Яг бүх цаг үеийн хамгийн агуу шүүгч гэдэг одоо нөгөө харийн хүн хочтой Итали шүүгч байгаа шүү дээ. Тэр шүүгч бол нөгөө TikTok дээр нүдэн бүлтэйгээд нэг яваад идэг мөн нөхөн амтнд шар болоо өгөөд идэг. Яг үнэндээ бол цаад чинь бусад шүүгчдийг бодох юм бол хамгийн бага карт өргөсөн шүүгч байхгүй. Тэгсэн хэрнээ тэр тоглолтыг удирдах авч явж байгаа тэр сонирхолтой юм юу гэхээр өөрийнх нь яг нөгөө характер байхгүй. Характер. Тийм хамгийн алдартай юм нь одоо нүд гэдэг байна шүү дээ. Харцаараа тэр тоглогчийг шээлдэг гэж байгаа. Шууд дуудаж гаргаж ирэл улаан карттай хармаар гараа хийгээл өөдөөс нь юу ч доорохгүй зогсоход гүлэг болдог гэж байгаа. Тэгвэл авирс. Хамгийн амт чинь баг 16 18 настайгаас сургууль мургуул гэж байд юм. Бага. Тэгээ 18 байна уу 16 настайгаас шууд шүүгчийн сургуульд яваад шууд шүүгч болоод шууд сериад шүүгч болоод шууд тэгэл ерөөсөө аваргуудын лигийн финалууд шүүгээл шууд дэлхийн аваргуудыг шүүгээл ерөөсөө гол дүр болсон баг. Сагсан дээр ч маань хөгш ах нэг бууралт заах байдаг шүү дээ. Тэгээд тэрнээс хоошоо тийм ойлгохтой шүүгчл түүч алга. Сайн нэг энэ зав нэг улаан гэдэг. Маа энэ зав чи мараг өөг тэр нөгөө гар нь бол унахаарг юм дээр баг Оскар өгнө. Тэгэл одоо тэр тоглолтод карт өргөж байгаа чинь тэр тоглолтын хувь заяаг эргүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тоглолтыг удирдах авч явна гэдэг чинь бол шүүгч нарын хамгийн гол ажил. Сүүлийн шүүгч нар жоохон тийм гоё биш байна л да. Жоохон гоё биш үү нэг жоохон үлбэр байгаа даа. Фокси Фоксийн ч баг өөрөөсөө зодолтоод дараа нөгөөх нь болохгүй л орогцох унгачтай юм шүү. Тэгэхээр бол саяны шүүгчийг харийн хүн гихтэл зүгээр нөгөө юун дээр Google мөгөлдөө бүү сав. Тэгээ би баг харж ирсэн юм байна. Нэг real TikTok мокийг харж ирсэн нүднээ бүлтэг ингэж. Одоо цаачин бол дандаа зөвлөхийн ажил хийгээл тэгээ ганц охинтой нэг их нэртэй саахан тэгээл Италитай. Ганц охин хөөрөх юм. Тийм нүдтэй үнийг охин них гоё байхгүй. Чамд үлэг болцоодаг охин. Тэгвэл хэцүү юм байна. Аяга угаагаагүй гэл тэгэхэд бүр ингээд амар хаа яг улаан гэрээсэл гэдэг. Йоо. Гэрт нь улаан карт өгч гэдэг байсан. Ард охноос холд гэл. 2 хоног оронд орж ирэхгүй гэл. 2 хоног. Заавалч ведот хэд болж байна. Шиггүй болж таарлаа манайх. Яг зүгээр сүүлийн үеийн одоо ингээд шүүгчд бол хөл бөмбөгийн тоглолтын дотор яг нэг гоё харизм харагдахгүй байхгүй. Тийм үү? Тийм зүгээр л нэг гүлээчээд одоо чи дэлхийн аваргын финалд шүүсэн шүүгчийг нэрийг мэдхүү? Мэдхгүй. Харин ийм л гонигтай болчиход байгаа. Гэхдээ саяхан өртлөө нэг орж ирсэн манаа нэг ах чинь бүр хин аль баг төрүүлсэн мэдэхгүй явж ирсэн. Тэгээ шүүгчд бол цалин айгу бага авдаг. Тэгээд Английн лиг бол хамгийн бага өгдөг. Тэгээ цаадуулч айгу халтур хийд юм л жижиг лиг өдрөө очиж. Бас дондор нь тийм бил. Ер нь шүүгч нарыг яад. Яаж анхны гараа нь хэлдэг. Одоо ер нь шүүгч гэдэг чинь бол зүгээр юу байхгүй одоо симфони оркестр бол удирдаач байхгүй. Удирдаачаа. Би бол тэгж хэлдэг. Одоо анхны гараа нь яаж? Ер нь тэр тоглолтын химнэлийг удирдах тэр тоглолтыг ингэж гоё найруулж авч байгаа. Яс ярил. Найруулна. Одоо жишээ нь ингээд тоглолт хитрхи алаантай болол эхлүүчи карт өргөөл гэх юм тийм. Тэг шүү дээ. Карт аль болох чи тэр тоглолтыг өөрийнхөө хяналтнаас гаргахгүй яаж бац. Карт өргөх юм. Карт л өргөн шүү дээ. Одоо дуудаж авчраад маш шар гэдэг өөдөөс хэрэлдүүл